За сайн байцгаана уу манай Мэлхийн ордныхоо та бүхэндээ одоо дараагийн 3 сард одоо хайр сэтгэлийн амьдралд юу тохиолдох вэ гэсэн уншлаар эхэлж байна. За Мэлхийн ордныхоо за энд одоо маш их олон major arcana, том арканууд гарсан байгаа. За энэ дээр одоо Tower гарсан байна. Энд Magician байж байна, тийм ээ. Энд Devil, энд High Priestess энэ гэх тийм ээ. Empress тэгээд тийм учраас одоо энэ дараагийн 3 сар бол одоо манай Мэлхийн ордныхны хувьд одоо амьдралд нь маш том одоо жижиг арканууд, юм жижиг хүзрүүд бол одоо амьдралд өөрчлөгдөж болдог. Тийм ээ. Энэ бол одоо тухайн үеийн асуудлаас болж тийм ээ. Нэг төр зуурын гих мэтчлэн болоод өнгөрөх ч юм уу тийм ээ. Ийм асуудлууд байдаг. Харин энэ том арканууд бол одоо солигдож болтгоо. За тэгэхээр зэрэг юу гэсэн үг вэ гэхээр энэ үйл явдлууд заавал болно л гэсэн үг. За тийм учраас одоо маш их амьдралд нь чухал өөрчлөлтүүд гарсан ийм сарууд байх нэ гэж ойлгоноо. За Мэлхийн ордныхан гэлтгүй ер нь манай одоо энийг үзэж байгаа улсууд тийм ээ. Одоо нарны ордон таахгүй сарны ордноо заавал үзээрэй тийм ээ. За нарны ордон чинь ерөнхийг нь хилдэг шүү. Сарны ордон маш чухал шүү. Ерөн сэтгэл санааны байдал ямар вэ тийм ээ. Ер нь хаашаа ирэх нь тухайн үеийн нөхцөл байдал энэ төрийг маш томрон хэлж өгдөг тийм ээ. Тийм учраас одоо сарны ордон том чухал шүү. Тийм учраас би одоо хэлээд байгаа миний видео байж байгаа одоо сарны ордныг яаж олох вэ гэд би бас нэг видео хийчихсэн байж байгаа. Тэрийг бас үзэж болно тийм ээ. Эсвэл одоо төрсөн он сараа Google дээр одоо миний сарны ордон мөн сайн юу юм бэ гэд ингээд үзэхээр зэрэг тийм хүснэгтүүд гарч ирнэ тийм ээ. За мөн сайныг болоход одоо төрсөн цаг маш чухал тийм ээ. Ингээд олж болно. Тэгээд мөн сайнаа одоо үзээрэй гэж зөвлөх байна. За уншлагандаа орё. За тэгээ ийм юм байна. За би эндээс одоо нэг ийм энерги харцгаа сууж байна л да. За яг хуу 92 одоо юу гэдгийг хайр сэтгэлтэй болжээ суухаар шийдэж. За би энэ дээр одоо дахин хэлээд байгаа тийм ээ. За яг хуу сууж хүн хайртай дуртай тухайн үеийн сэтгэл одооны залуучууд тийм ээ. Тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр одоо ингэж үр хүүхэд ар гэр одоо жишээлбэл одоо хойч үе одоо тийм юм бодохгүй тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр их асуудлыг шийдэж байгаа шүү тийм ээ. Тэгээ одоо гэр бүл салалт их байна. Одоо 3 хүүхэдтэй хайсан, 2 хүүхэдтэй хайсан, 4 хүүхэдтэй хайсан ийм би одоо өдөр болгон хараад одоо сууж байна, сонсоол тийм ээ. Энэ бас тун харамсалтай. Ер нь дараагийнхан одоо үр хүүхдүүд одоо хүн юу тарин тэрийгэ хурааж авна одоо миний насны дээр ч юм уу тийм ээ. Тийм учраас одоо тарж байгаа үр тариагаа бас сайн одоо харан шүү тийм ээ. Хүүхдээ өмчрүүлээд өөр хүүхдийн аав болоод за мэдхгүй ер нь маш их бодвоштой асуудал. Энэ дээр бас нэг тийм асуудал гарч байгаа учраас би ярьж байна тийм ээ. За суугаар шийджээ. За тэгтэл энд одоо урдны амьдрал дуусаагүй юм уу? Эсвэл одоо baby mama, baby papa тийм ээ don't want to leave тийм ээ. Одоо юу гэдгийг одоо салах дургүй үр хүүхэд одоо юу гэдгийг одоо эхнэр нөхрүүд одоо салах дургүй байдлууд харагдаж байна тийм ээ. Эсвэл бол одоо ганцаарцсан одоо юу гэдгийг тийм ээ. Иймэрхүү юмнууд харагдаад байгаа. Тэгэхээр зэрэг одоо би эндээс харж миний харж байгаа юм тэгэхээр зэрэг одоо магадгүй яг хуу тухайн үед тустай байсан байж болно. Гэхдээ энд би гэр бүл салцсан байсан байна гэж хэлэхгүй. Яагаад гэх юм бол энд маш их харамсал харагдаж байгаа юм. За одоо энэ их эмэгтэй хүний харамсал одоо энэ ээж үйж юм л да. Бас хүүхдүүдийн асуудал яригдж байна. За энэ ээж бол одоо маш их гомдож, маш их харамсаж байна. За одоо энэ Мэлхийн ордныхны магадгүй одоо биеийн өвдсөн одоо энэ их депрешн одоо тэгээд одоо дайрч давшилсан хэрүүл ам хийсэн ийм байдал харагдаж байна. Эннээс одоо үүдэлтэй эрүүл мэндийн асуудал яригдаж байна. Үр хүүхдүүд уйлсан
тайлсан ийм их зовлонгоор одоо жаргал хийн гэж хэлэхэд одоо тун хэцүү л дээ ер нь бол. За тэгээ ийм байдал харагдаж байна. За энд одоо fair woman-ы асуудал байна. За одоо тэгэхээр зэрэг юу ч хэлэх чинь тэгэхээр зэрэг энэ одоо шар царайтай ч гэдэг юм уу, одоо шар устэй ч гэдэг юм уу, нэг юм эмэгтэй хүнтэй холбоотой. Тийм ээ. За энд бол одоо бас юу гэж зөвлөгөө өгсөн байна вэ гэхээр одоо энэ дэр карма байна шүү л гэж. Үүлийн үр одоо ер нь хаалга андуурахгүй шүү, хязгаарч андуурж байгаагүй. Одоо нөгөө нисэж яваа гахаа хараагүй үсттэй гэдэг шиг тийм ээ, үүлийн үр гэж юм чинь бол одоо хаалга андуурахгүй шүү. Энд их хорсол, энэ их харуулсал, энэ их нулимс тийм ээ. Энд бол одоо энэ бол токсик тийм ээ. Энд одоо энэ бүхнийг яг одоо нэгнээс салаад одоо хүн чинь өөрийгөө сайхан бэлтгээд дараагийн харьцаанд тийм ээ нэг сайхан тэгжээж одоо дараагийн хүнтэй суудаг болохоос биш одоо нэгнтэй байж байгаа нөгөөд нь хайртай болно. Энэ бол одоо худлаа шүү. Ер нь бол тийм ээ хүн өөрийгөө бэлдэж тайвширч холоос харж ер нь юмыг сайхан дүгнэх, цэгнэх чадвартай болж иж дараагийн алхмыг хийхгүй бол энэ дээр одоо хуймгаал юм харагдаж байна. Энд одоо маш их харуулсал, хорсол харагдаж байна. Энэ их хорсол, харуулсал бол токсик. Одоо энэ их хорсон, харуулсан, хараасан ийм юм бол одоо эрүүл мэндэд нөлөөлсөн харагдаж байна. За энэ бол одоо бас нэлээд хэсэг амар заяа үзүүлэхгүйгээр л харагдаж байна шүү. Ингээ үр хүүхдүүдийн асуудлыг сайхан зөв шийдэж шүү хүмүүсээ тийм ээ. За энэ дээр бас одоо жишээлх юм бол орон байрны асуудал бас хөндөгдсөн харагдаж байна. Тийм ээ. За саллаа нийлээ эсвэл одоо хоёр хүн нийлээд нэг гэртээ орох гэлээ одоо юу гэдгийг эхнэр нь хүүхдтэйгээ явсан хөөсөн эсвэл одоо нэг нь байраа авах гэсэн одоо юу чинь иймэрхүү юмнууд харагдаад байна. За энэ дээр бас хэрүүлөөр бас ер нь энд гурвалжин дөрвөлжин энэ маш муу энергитэй юм харагдаж байна шүү. За энэ дээр бас одоо нэмж хэлэхэд одоо хоёр нүртэй найз харагдаж байна. За одоо юу гэдгийг та хоёр арай гэж нэг уучраа олохгүй бол одоо энэ хэрүүл уруулдунд бас гараад ирэхээр одоо дунд нь хутгагч биш. Одоо чамд очиод нэг юм ярьдаг тийм ээ. Нөгөөтгт нь очиод нэг юм ярьдаг. Нөгөө чинь тэгжилээ одоо тэгэх гэж юм гэдэг ингэдэг ч юм уу. За энэ яхахгүй юм. За энэ их санаа зовсон энэ одоо нөгөө талын хүн төдийгүй танд ч гэсэн маш их тийм одоо их сэтгэл зовоосон, их стресстэй ийм үе харагдаж байна л да. За энэ дээр одоо энэ стресс одоо энэ их сэтгэл зовоосон үйл явдлуудаас гадна одоо нөгөө талын хүмүүсийн одоо харамсал, хорсол, үзэн ядалт биш. Магадгүй одоо их үзэн ядснаар одоо тэгээ одоо эндээс ийм үзэн ядснаар одоо юу ч энэ хар хил лам, цагаан хил лам цагаанч байхгүй дандаа хар. За тэгээд энээс үүдэлтэй эрүүл мэндийн асуудал үүсгэх нь шүү гэж харуулсан хэлье. За мөн одоо энэ дээр бас одоо эргэн тойрон одоо community тийм ээ одоо юу гэдгийг аав ээж ах トゥ амраг садан найз нөхдийн дунд одоо бас маш их асуудал гарсан, хил ам гарсан, тэрэн дунд яхаа мэтгэ байсан байдал харагдаж байна. За ер нь бол яг энэ бол одоо ажил дээр хармаас жийж магадгүй энийгээ одоо амьдрал болох гэж үзсэн ч юм уу тийм ээ. За иймэрхүү асуудал байна шүү тийм ээ. За энэ дүр хүүхдүүдийн асуудал яригдж байгаа гэж би хэлсэн. За тэгээд за энэ дээр одоо pay attention to the red flags. За энд red flag байна. За одоо эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ. За тэр хүн одоо гэр бүлээ хаяад, үр хүүхдээ хаяад тань дээр ирсэн юм чинь таныг хаяад бас өөр нэгэнтэй нь бас суух магадлал, салах магадлал тун өндөр байна шүү л гэж байна. За энэ дээр анхааран үзэн үздэй.
Зя зарим нэг улсууд бол одоо алдаа гаргасан байна. Гэвч одоо буцааж одоо зарим нэг нь бол ингэсэн байж байна. Зарим нэг улсууд бол одоо алдаа гаргасан байна. Одоо буцаж нийлье гэсэн тийм ээ. Reconciliation хийе тийм ээ. Эсвэл буцаж нийлье гэсэн ийм асуудал яригдж байна. Энэ дээр бол одоо буцаад нийлээд юм болохгүй л харагдаж байна. Ер нь сэтгэл гэж юм чинь одоо сайхан усалж дэлгэрч байдаг. Тэгвэл ингэж эмэгтэй хүнч вэ, эрэгтэй хүнч вэ ингэж сайхан цэцгэж дэлгэрч байдаг. Ингээд одоо сайхан асаж байгаа гал дээр нь ус асгачих юм бол одоо буцаад сэргэж унтарсан одоо галыг одоо ер нь хэцүү шттэ тийм ээ. За иймэрхүү юмнууд харагдаж байна шүү. За энэ дээр одоо дандаа тийм муу юм биш байна. Ер нь яг хоо энд бас одоо манай ганц би одоо мэлхийн ордны бол одоо заавал нэг хүнтэй уулзрахны энэ 3 сард бол одоо someone entry your life тийм ээ. Тэгэхээр зэрэг ямар нэг байдлаар одоо хоосон байсан орон зай дүрнэ гэж ойлгоно тий. Тэгэхээр зэрэг заавал нэг хань жилтэй юм уу найз залуу найз охинтой юм уу болох нь байна гэж ойлгоорой тийм ээ. За энэ их асуудлуудыг даван туулаад зарим нэг нь одоо магадгүй нэг ийм асуудал төр зүр ийм асуудал байгаа. Энэ дээр одоо бас миний энд харж байгаа бол одоо хил амны ном сонин уншуулах ер нь тийм ээ. За тэгээ зөв тал руугаа шийдэх тийм ээ. Ийм шийдсэн ийм улсууд бол одоо бас happiness харагдаж байна. Аз жаргалтай харьцаа үүссэн харагдаж байна шүү. За ингээд энд би 2-3 энерги байна гэж ойлгож байна. За тэгээд өөртөө нэг нь нөгөөтөөгөө одоо солигдох магадлалтай шүү тийм ээ. Би одоо таны энерги гэж андуураад нөгөө энергийг уншсан байх магадлалтай тийм ээ. За тийм учраас энэ дээр анхаарч үзнэстэй. За ингээд та бүхэндээ ингээд маш их баярлалаа. Миний сувгийг дэмжиж одоо сайхан комент бичиж урмын үг хайрлаж байгаад баярлалаа. Хайрладагт баярлалаа. Мөн одоо би ерөнхийдөө subscribe хийсэн улсуудаас маш баярлалаа гэж хэлмээр байна. Ерөнхийдөө би уншлагаа бол subscribe хийсэн улсууд руугаа бас хандаж унших дуртай шүү. Тийм учраас ер нь бол subscribe хийх юм бол одоо бас энерги чинь хүлээн авах чадвар одоо юу гэдгийг хүлээн авахд тусд юм болно гэж ойлгоно. За тэгээд хувийн уншлага сонирхож байвал миний Facebook пэйж болох одоо Монгол Стат тайраар руу хандаарай. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Баяртай.